За ингээд 2 дугаар хоолны тогооныхоо одоо захилгааныг одоо нэг аюулгүй байдлаас нь одоо яаж холбох вэ гэдгийг зааварлах гэж байна. Тэгээд манайх болохоор 40 дээдтэр 70 дээдтэр гэдэг одоо 40 дээдтэр нь болохоор 6 кВт, 70 дээдтэр нь 12 кВт. За одоо энэ манай энэ 2 дугаар хоолны тогоо дөрвөн ширэнтэй биш намун заяа эднэрт ийм юу пассворд байгаа. Энэ дээр бол бас их уншаад харуул бас их тодорхой бол бичсэн байгаа. За 40 дээдтэрийн тогоо болохоор 6 кВт тэгээ 25 та автомат өгөөл 32 та автоматн дээр бас боосон. Тэгээ тэрэн дээр болохоор 3-ыг үржих нь 4-ийн орос кабель байх хэрэгтэй. За 80 дээдтэрийн тогоонд нь болохоор 12 кВт гэж 12 кВт болохоор 3-ыг үржих нь 6-гийн кабель 40 та автомат 50 та автомат орно. За одоо 380-ын тогийг шалгах нь тоног төхөөрөмж холбохоос өмнө одоо ирж байгаа тогийг шалгаж байна гэсэн үг. 230 одоо 0 байл тэр бүгдийг шалгаж байгаа гэсэн үг. За ингээ одоо 3 галаа үзлээ. 408 407. За энэ одоо ирж байгаа тоног төхөөрөмж одоо энэ холбоход бол ямар ч аюулгүй зүгээр байна гэсэн үг. За холбохоос өөр одоо энийг бас шалгаж үзэх хэрэгтэй. За энэ автомат бол ямар ч асуудал алгаа одоо тоног төхөөрөмж холбоход бол бүрэн боломж юм байна. За одоо тоног төхөөрөмж холбож эхэллээ. Нойлно. Одоо тогоон дээр би одоо шараалга утсан өгсөн байгаа. Энэ шараалга утсыг тогоон дээр нойлд өгсөн болохоор энийхээ нойлд өгсөй. Одоо энэ хоёрын хооронд нь солих юм бол тогоонд аюул гарна гэсэн үг. Гал нойлоо солих юм бол дөнгөөр сайн ялах хэрэгтэй тийм нойл юу гэ. Аа 3 гал болохоор хаана очиж болно. Нойлыг л гол нойлыг л гал нойл дээр гал дээр үж болохгүй. За ингээ бэлэн болчлоо тогонд өгөөд. За энэ хэвээ юм байна. За энэ болохоор одоо бас гал ноос сольж болохгүй шүү дээ. Гал ноос солих юм бол бас юм аа энийг ашиглах юу дээ. Энэ төрөж ийш. Тэгээд дараас нь цаашлаа тийм дугаар гэсэн. За одоо энэ хоёрын тогоо мөн одоо ажиллах бэлэн болцсон байна. Тог нь одоо хэвээ ажиллаж байна. Энэ ногоон гэр байнгийн тогтой байна гэж байгаа. Тэгээд энийг эргүүлэнгүүт одоо тогоо ажиллаж байна гэсэн үг. За тогоогоо ажиллуулангүүтээ за тэгээд шинэ одоо ингээд 40 тогоо ингээд байрлуулаа тий. Одоо энэ доторхыг одоо цэвэрлэнэ гэж ярьж байгаа. Тэгмүүд энэ дээр усын ихэл цэвэрж болохгүй. Тосж халааж байгаа. Өөрөө тостой байгаа. Тосын энэ үүрийн тосон дээр наачаад байцаагаа хийгээд хуураад нэг 20 минутаас 25 минут хуурчих. Тэгэнгүүтээ энэ юу тогоогоо унтраагаад энийг таглаад орчих. Тэгэнгүүтээ нэг 5 минутын дараа ч 10 минутын дараа эргүүлээд байцаагаа сулж явангүүтээ зах пирт тоосоор гоогаал. Тэгээд энэ одоо тогооны одоо энэ одоо ширэн дээр одоо нөгөө зэв тогтоо одоо нөгөө юм бүх юм халуулна гэсэн. Батэр бүгд нь баах болно гэсэн тийм. Тэгээд дараа нь хаалаа. Тэгээд одоо энэ дараа одоо хоол ихэд одоо 100 болно.